харилцаа холбооны зохицуулахаараа үзүүлж байна. Интернет удаашарч гар утасны тань сүлжээ тасалдаж FM радио шуугантай сонсогдож байна уу? Эдгээрийн нэг шалтгаан нь техникийн шаардлага хангаагүй баталгаажаагүй тоног төхөөрөмжөөс үүсэлтэй байж болно. Баталгаажаагүй чанарын болон аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй төхөөрөмж нь радио сүлжээнд саад учруулж бусад төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөл үзүүлэх эрсдэлтэй байдаг. Тэгвэл тоног төхөөрөмжийн баталгаажуулалт гэж юу вэ? Тоног төхөөрөмжийн баталгаажуулалт нь тухайн тоног төхөөрөмжийг Монгол улсад мөрдөгдөж буй стандарт, аюулгүй ажиллагаа, радио давтамж болон холбогдох техникийн шаардлагад нийцэж байгааг үнэлдэг үйл ажиллагаа юм а. Үүнд харилцаа холбооны тоног төхөөрөмж, гар утас, ухаалаг цаг, Bluetooth чихвч гэх мэт та бидний өдөр тутамдаа хэрэглэдэг утасгүй тоног төхөөрөмжүүд багтдаг. Энэ хүрээнд дараах шаардлагуудыг хангана. Радио давтамж нь хязгаарлагдмал нөөц учраас олон улсын болон үндэсний радио давтамжийн хуваарлалтын дагуу зохицуулалт хийдэг. Монгол улсад тоног төхөөрөмжийн баталгаажуулалт нь заавал баталгаажуулалт болон сайн дурын баталгаажуулалт гэсэн хоёр төрөлтэй. Монгол улсын засгийн газрын 2018 оны 291-р тогтоолын хавсралтаар батлагдсан тохирлын үнэлгээнд заавал баталгаажуулах бүтээгдэхүүн үйлчилгээний жагсаалтын дагуу мэдээлэл харилцаа холбооны тоног төхөөрөмжийг заавал баталгаажуулдаг. Харин сайн дурын баталгаажуулалт нь хүсэлт гаргагч болон нийлүүлэгч, үйлдвэрлэгчийн хүсэлтэд үндэслэн хийгддэг. Тоног төхөөрөмжийн баталгаажуулалт нь хэрэглэгчийн аюулгүй байдал, төхөөрөмжийн найдвартай ажиллагаа болон харилцаа холбооны сүлжээний хэвийн ажиллагааг хангахад чухал үүрэгтэй. Иймээс баталгаажуулагдсан тоног төхөөрөмжийг сонгон хэрэглэж, аюулгүй, найдвартай харилцаа холбооны орчныг хамтдаа бүрдүүлцгээе.